За энэ болохоор манай бакалаврын дипломыг авах гэж байгаа төгсөлтийн баярын зураг байна. Тэгээ бид цаана сууж байгаа. Одоо юу бодоод сууж исэн? Одоо бодвол хоол моол бодоод сууж исэн баг. Тэгээ яг тэгэхээр тухайн үед би 19 настай байсан. Тэгээ ээж маань айгүй хуучинсаг үзэлтэй. Тэгээ намайг 10 жил 5 настайд маань оруулаад 16 тадаа би 10 жилээ төгсөөд 19 настайдаа юу өөрийгөө олох тий мэрэгжил гэж юу гэдэг тухайч мэдэхгүй мөртлөө бакалавр аваад зогсож исэн. Тэгээд би тухайн үед яг бодож исэн байхгүй. За 10 жилиг маань ээж маань сонгоод өгсөн. Их сургуулийг маань ч гэсэн мэрэгжлийг маань ээж маань сонгоод өгсөн. Их сургуулиуд төгсөнгүүд ээж маань одоо ингээ ажилд оруулчих байлгүй дээ. Ингээ бодсон чи үгүй байсан. Тэгээд ямар ажил хийх үү гэл айгүйх бодсон л доо. Тэгээд өөрийгөө олж нээн гэдэг процесс маань эхлэхгүй ах үедээ бакалавр авсан болохоор ажил гэдэг нэг юм дарамт орж ирээд тэгсэн чинь нэг өдөр маа найз над руу залгаад хүшээ нэг контент хийдэг хүн хайгаад байна. Чи контент хийх үжиж ин камертай эстэй гээд. Тэг би болохоор тухайн үед гэрэл зураг жоохон сонирхож исэн. Уцаараа гэрэл зураг авдаг. Тэгээд дөнгөж камертай болоод байжсэн чинь маа найз залгаад асуухаар би дотроо бодсон байхгүй юу. Гэхдээ контент чи юу лээ? Эдит гэдэг чинь юу лээ? Би ч одоо хийж үзэж байгаагүй штэ гээд айц төрж исэн. Тэгээд яг найз маа надаас асуухаар би шууд гэлцсэн байхгүй юу. Зүгээр л яад ингэж бодоод. Тэгээд контент хийж эхлээд одоо контент хийх газар очиод Monster гэд таад мэдхүү Monster гэ газар очиод тэгээд контент хийя гэд очисон чинь нэг юм саран даваагийн билет өгч юм. За саран даваагийн чи мэд юм бол гэж ухаад утсан чинь амар сонирхолтой санагдаад одоо баахан заал дөрөв хүмүүс цуглуулгуудаа мөнгөний даалга авдаг нэг ихч байсан байж таараад тэгээд би надад айгүй сонирхолтой санагдаад за тэгээ шууд явъя гэд тэгээд анхныхаа контентыг хийж исэн. Тэгсэн чинь энэ контент маань шууд viral болоод 200 гаруй мянган үзэлт, 1000 гаруй лайк, 1000 гаруй коммент. Тэгээд тухайн үед яг саран даваагийн лекцэн дээр очичоод заал дүүрэн хүмүүс ингээ мөнгөний даалга авч хахад нь өөдөөс нь хараа бичлэг хийж байгаа тайзан дээрээ саран даваа намайг хөөгд. Тэгээд за окей гэ гараа. Тэг контентоо цацсан чинь тэр маань viral болоод энэ маань миний ажил болоод тэг цалин авдаг болоод одоо жишээлбэл сэдв гэх юм бол одоо баяр магна ахыг зүгээр хайж олонгуудаа зураг авах тухай ч юм уу тий. Эсвэл гудамжинд зүгээр архиж ахтай хэвтээд амьдралын тухай ярилцах ч юм уу. Тэгээ энэ маань миний өөрийн ажил болсон байсан л та. Тэгээ 15 дугаар хийчихэд би дотроо бодож исэн байхгүй. За одоо ингээ ойлгомжтой болчлоо. Би ингээ контент creator тухайн үед влог хийдэг хүн байхгүй. Ер нь бол баг анхны влог гэж яригдчихсэн. За ингээ влогер агнаш болчлоо. Гэтэл нэг юм дутаад исэн гэх юм уу? Аюу хүчтэй хүмүүс нөлөөлсөн. Аюу хүчтэй одоо юу гэдгийг хүмүүс надад одоо аюу хүмүүс надад дагдаг болсон. Гудамжаар ингээл алхаж байгангууд хөө агнушаа гарын хэсэг авъя гэл тэгмэд би бүр гайхал дээ юу болоод байгаа юм бэ гэл. Тэгээ бодож исэн байхгүй. За окей. Арай үн цэнтэй зүйлийг хийж үзэх хэрэгтэй юм байна. Энэ комфорт зоноосоо энэ тухтай байдлаасаа гарах хэрэгтэй юм байна гэж бодоо байжсэн чи Facebook дээр нэг пост харсан байхгүй. Бидний зөвхөн монголчууд гээд хөдөө орон нутгаар аялаад гэрэл зураг авах тийм гэрэл зурагч хайж гинэ гин. Тэг би чи өөрөө гэрэл зураг сонирхдаг. Гэхдээ би чин гэрэл зураг тийм сайн авахгүй штэ. Гэж бодож ийсэн. За яд. Гэж шууд аплайдаад анкета явуулж исэн. Тэгсэн чин тэнцээд амьдралд анх удаа аялж үзчихсэн л та. Тэг хөдөө орон нутгаар 3 сар тасралтгүй өдөр болгон шинэ суманд сэрэл. Өдөр болгон шинэ хүмүүстэй танилцаал. Өдөр болгон тэр танилцсан хүмүүсийнхаа түүхийг сонсож зургийг аваал. Энэ бүр үнэхээр гайхамшигтай зүйл туршлага байсан л та. Тэгээ би яг тэр үед юуг аягүй сайн ойлгосон бэ гэхээр баримтат гэрэл зураг гэдэг чи өөрөө үнэн гэдэг тухай юм байна. Ер нь амьдрахын тухай бид яах гэж энд ирдэг тухай тий хүн болгоны зовлон адил тухай ер нь аягүй их сайн ойлгож авсан л та. Тэгээ байжсэн чинь ер нь нөгөө нэг бидний зөвхөн монголчуудаасаа ирчээд одоо би чи юу их хэлээ нөгөөдг ажил маань дуусчлаа. Өөр газар ажилд орох хэрэгтэй байдаг гэд. Тэгээдсэн чи Монгол маань ерөөсө таалагддгүй. Facebook оронгуутал стресс бүүн хэрүүл. Тэгээл гудамжинд гарангуутал бүүн өөртөө хүмүүс. Үгүй ер нь би гадаад явна. Монголоор би тутахгүй гэ. Тэгээ аялахаар шийдэжсэн 24 насныхаа төрсөн өдрийн өглөө гарах уу байх уу гэж жагаад. За яад ингээд Бээжин рүү явдаг галт тэргэнд сууж ийснээс сандаг. Тэгээ тэр цагаас хойш 1 жил ганцаараа үүрэгчтэй аялсан байдаг. Тэгээ тухайд болохоор би Монголыг одоо Монгол надад хэрэггүй гэж явсан чинь
Яг энэ аяллаас би юу олж авсан бэ гэхээр би ч монголоор өвлөгддөм биш үү? Эх орон гэдэг чинь миний хувьд Монгол юм биш үү? Би хинтээч танилцсан хинч намайг Агнуш гэдгээр маань биш. Монгол гэдгээр маань таньдсан биш үү? Хамгийн түрүүнд асууж байгаа асуулт нь тэр байгаа байхгүй. Чи хаанаас ирсэн? Одоо би Монголоос ирсэн. Би чи Монгол юм биш үү? Тэгээ Монголоос ханаад ирж исэн. Тэгээ Монголоос ханж ирчээд яг энэ гурван туршлагаас юуг маш сайн ойлгож авсан бэ гэхээр нөлөөлөл хийх боломжтой юм байна. Импакт бүтээх боломж байд юм байна. Эх орон гэдэг чинь хүний хувьд хамгийн чухал зүйл байдаг юм байна. Тэгээд активизм буюу баримтат гэрэл зураг хүний төлөө зүйл хийх нь хамгийн үнцэнтэй юм байна гэдэг гурван сургамжийг олж авч исэн. Тэгээ баримтат гэрэл зургаараа сурнаа гэд одоо нөгөө 19 настай сая илтгэлээ хэлж хахад хоолоодоо суужсэн охин маань 5 жилийн дараа би чинь баримтат гэрэл зурагч юм байна гэд ойлгоод Москва руу тэтгэлэг аваа явсан. Тэгээ Москвад очиод сураал хийсэн чинь бүр ерөөсөө болдгүй. Амар их асуудалтай. Виз байхгүй. Тэгээл нөгөө сургууль маань бүтлгүүтэй л би өөрөө ч тэндээ уучраа олохгүй. Тэгээ айлын шалаар зулж амьдрал. Ер нь маш олон баялаг зүйлс болсон. Тэгээ ер нь дандаа бүтлгүй юм болсон тийм. Гэхдээ би дотроо бодож исэн байхгүй. За яаж хийж байгаа л төгснө. Яаж хийж байгаа л би баримтат гэрэл зурагчны мэрэгчлэр одоо яг бакалавра жинкнээсээ аавна гэж бодож исэн чинь нэг өдөр манай аав над руу залгаад за миний хүү Монголдо ирэхгүй бол болохоо байлаа. Чи коронавирус гараад чи одоо ирэх юм уу ирэхгүй юм уу? Одоо сүүлийн онгоцны нислэгээр чамд яаж хийж яагаад билет олж өгнө? Ирэхгүй гэх юм бол чи наана харлаад үлд. Үрд баяртай. Гэ тэгээ хуцаа салгасан байхгүй. Тэгээ би чи нөгөө дөнгөж очсон 5 сар болсон байдаг. Юун сургуулаа төгсөх, юун буцаад ирэх вэ гэд. Тэгээ за одоо буцхаас та гэд. Тэгээ эргээд ирэх онгоцныхон буудлын дээр Шереметьевийн онгоцны буудлын дээр очисон чинь нэг таньдаг найзтайгаа таарад хүүш юу хийж байгаа гэдгсэн чи би Европоор аялж агаад коронавигоос болоод сүүлийн нислэгээр нисэж байна гэд. Хүүш би эн чинь Москвад сурж агаад буцаж байгаа шүү дээ. Хоёулаа тэгвэл хамт карантинлэгдээ гээл. Тухайн үед бол амар зугаатай байгаа байхгүй юу? Нэг кинонд тоглоод байгаа юм шиг нэг юм амар юм сүртэй юм болол амар масктай хүмүүс гарч ирж мэрэл тэ. Тэгээ 21 хоног бит хоёр карантинлэгдэхдаа одоо юу эсэг хийх вэ? Хоёулахнаа л нэг нэгнийгээ харна шүү дээ. Тэгэл юм ярина. Юм ярихдаа бас зүгээргүй янз янзын санаа ярьдаг. Тэгээ яриа сууж исэн чинь би нөө хуучин хувцсны дэлгүүрээр гадаад айгүйх явцсан. Манай хүн ч гэсэн айгүйх явцсан. Тэгээ ер нь thrift shop нэйл та гэдэг ярианаас ахуулаад за бүр нэртэй болгочлоо. За тойрог гэж нэрлэх юм байна. За бүр ингээ нөө лого могогийн зураад хүш хоёлаа ийм логотой болгоё гэж үгээд. Тэгээд яг тэр карантинаас гараад шууд талбай олоод засвар оруулаад нээсэн. Тэгээ энэ бол одоо олон юм батахгүйгээр зүгээр л яа болохгүй гэж хамтраад нийч гэж бодож анх нийжсэн. Тэгээ тэр явдлаас хойш 4 жил өнгөрсөн байна. Тэгээ хуучин хувцсны соёлыг Монголдо түгээн дэлгэрүүлнэ гэдэг зорилго анх 19 настай хүүхдийн анх үзүүлжсэн тэр зурган дээр харж байгаа тэр охины толгойд байсан үгүй гэвэл эргэлзээтэй. Гэхдээ өнөөдөр харахад бол яг энэ тойрог community-гэрээ дамжуулаад Монголд 30 жил зөнхөлсөн комис гэдэг ойлголтыг байгаль дээлтэй хэрэглээ олгож залуучуудаа түгээн дэлгэрүүлж чадсан ийм маш гоё гайхамшигтай одоо magical гэдэг нь шүү дээ. Тийм ажил болсон. Тэгээ яг энэ түүхийг та бүхэнтэйгээ яагаад хуваалцж байгаа вэ гэхээр нэг асуултыг та бүхэнтэй хамт асуумаар байна л да. Бүгд өөрсдөөсөө бас асуугаасаа гэж хүсэж байна. Хэрвээ би анх манай найз над руу контент хийх үү гэж асуухад нь би айдсандаа хөтлөгдөөд яах найз нь чадахгүй гэж хэлсэн бол би импактын тухай ойлгох байсан болов. Хэрвээ би Монголыг одоо Монголоос би явна гэж шийдээд Монголыг үзэн ядаад тэр галт тэргэнд суух тэр шийдвэрийг гаргахаас айгаад яваагүй бол би Монголдо хайртай болох байсан болов. Хэрвээ би Оросд үнэхээр тэр хүнд бартаа тэр олон асуудлуудыг яаж хийж яагаад гүрийж яагаад давна гэж шийдээгүй бол би онгоцны буудлын дээр тойргийг хамт үүсгэн байгуулах найзтайгаа уулзах байсан болов. Тэгэхээр хүн болгоноос энэ асуултыг асуумаар байна. Одоо энэ нийгмийн тогтооцсон байгаа зөв ингэж явах ёстой, ийм хүн болох ёстой. За амжилт гэдэг чинь ийм зүйл юм.
гэж тодорхойлж байгаа зүйлийг сөрөх нь магадгүй өөрт чинь тий айц төрж байгаа бол ямар нэгэн шийдвэр гаргахад айц төрж байгаа бол зориглоод сөрөөд тэр шийдвэрийг гаргах нь магадгүй тэр ойлгомжгүй тий тэр өөрийн тухтай орон зайгаас өөрийгөө түлхэж гаргах нь чиний төсөөлөөгүй зүйлд чамайг хөтлөгч магадгүй гэдэг санааг та бүхэндээ өнөөдөр хүргэхийг хүслээ. Баярлалаа.